Байцгаана бүгдний өнөөдрийн мэндийг хүргье. Намайг Цэрэн сүрэнгийн Өслөө иргэдэг. Монголын салбарт үйлчлэгчтэй холбооны тэргүүн, турникний спортын олон улсын хэмжээний мастер. Одоо 23 настай. Энэ спорт бол өөрөө экстрим төрлийн спортуудын нэг гэж явдаг учраас маш их хэмжээний адреналин нэг хүнээс ялгаруулдаг. Тэгээд хүсэж мөрөөдөж одоо хичээж сурсан элементнийхээ ар дээрээс тэр мэдрэх гоё мэдрэмж үнийг их донтуулдаг. Тэрнээс гадна мэдээч хүний биеийг өв тэгш болгож хөгжүүлнэ. Пропорц маш гоё жигд болно л да. Тэгснээр хүн өөртөө улам ихтгэлтэй болж эхэлж байгаа юм л да. Ийм зүйлс нь маш гоё санагддаг. Хамгийн бас нэг гоё онцлог зүйл нь болохоор гудамжны стрит воркаут гэж байдаг. Тийм учраас ямар нэг хэв маяг одоо баригддаггүй. Хүн бүхэн ямар нэг элементийг өөрийн хэв маягтаа оруулаад чөлөөтэй уран сэтгэмжээр хийх боломжтой нэг онцлогтой. Өнөөдрийн миний спортод хамгийн их нөлөө үзүүлсэн зүйлс гэх юм бол мэдээч тухайн үеийн хүрээлэл маань 10 жилийн ангийн найзууд болон одоо ойролцоо гэртээ ойролцоо амьдардаг байсан найзуудаараа бид нэр практикаараа цуг төрнөгддөг байсан л та. Их зөв дадалтай, зөв хамт олон байсан юм шиг одоо санагддаг. Тэр найз нөхд маань хамгийн их нөлөөлсөн. Тэгж их би баярлж явдаг да. Яг энэ спортын хувьд ярих юм бол 2012 оноос хойш стрит воркаут одоо дэлхийн холбоо үүсгэн байгуулагдсан. Түүнээс хойш жил болгон тасралтгүй дэлхийн аврах шалгаруу тэмцээн одоо явагдаж байгаа. Зохион байгуулагдаж байгаа. Монголын хувьд болох юм бол 15-6 оноос хойш дэлхийн аврагт тамирчид нэг удаа оролцож байсан. Манай холбооны хувьд гэх юм бол 2023 оны 5 сараас хойш одоо 2 жил хагас 3 дахь жил рүү орж байна. Тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Энэ 3 жилийн хугацаанд 3 удаагийн улсын авраг болон олон улсын тэмцээн уралдаануудад оролцлоо. Мөн энэ жилийн хувьд онцлогтой гэх юм бол олон улсаас би түрүүн анхныхаа медалийг авчирсан. Тэрхүү медалийг болохоор манай Монголын салбарт үйлчлэгчтэй холбооны удирдах зөвлөлийн дарга Саран мөнх гэдэг эгч маань авчирсан. Тэр медаль бол Тайван улсад зохион байгуулагдсан Азийн одоо бүх орны төрнөгчийн тамирчид ирж оролцсон тийм тэмцээн байгаа. Тийм онцлогтой өрөө гүштэй жил болж өнгөрч байна. Олон улсад энэ спорт маань албан нэршил бол calisthenics and street workout гэсэн нэршлэр явагддаг. Calisthenics гэдэг нь болохоор өөрийн биеийн жим болон гоо үзэсгэлэн гэсэн одоо нийлээд calisthenics болдог. Street workout нь болохоор гудамжны дасгал хөдөлгөөн гэсэн. Тэгэхээр нэг өсөндөө монголчлох юм бол гудамжинд өөрийн биеийн жингээр өөрийн гоо үзэсгэлэнгээ бүтээх.
гэсэн утга учиртай спорт байгаа. За энэ спорт маань олон улстай тэмцээн үндсэн 2 салдаг. Нэг нь болохоор power endurance буюу зөвхөн суниалтын төрөл. Гар дээр суниалт, турникэн дээр суниалт болон хэвлий таталт, суулт гэх мэтчлэн. Тэр суниалтын техникүүдийг олон давтамжтай хийсгүүд нь ялдаг. Нөгөөх нь болохоор та бүхний одоо хөвчлэн хүмүүсийн мэддгээр болохоор фристайл буюу чөлөөт үзүүлбэрийн төрөл гэж явагддаг. Энэ 2 төрлийн дотроо бүгдээрээ тус тусдаа хөнгөн дунд хүнжин гэсэн гэдгээр салдаг. Тэгээ жин тус бүртээ аварга шалгаруулна. Бэлтгэл сургалтын хувьд бол миний ер нь хувьдаа дотор бодож явдаг ажигласан зүйл их юм бол манай Монгол орны тамирчид бол маш олон тийм хүнд бэрхшээлүүдтэй одоо даван туулж иж олон улсад авцсан гардаг гэж санагдсан. Одоо манай спортын онцлог бол гудамжинд дасгал хөдөлгөөн хийдэг. Тэгэхэд манай орн бол 4 улиралтай учраас харьцангуй өвөл хавар намартай их сэрүүн байдаг учраас гадаа бэлтгэл сургалт хийх боломж болцсон их муутай байдаг. Монгол шиг яг 4 улиралтай орнд одоо энэ гадаа талбайд бие хөгжүүлэх зорилготой юм бэлтгэл хийдэг. Энэ спорт бол бас нэлээд бусад орнууд тамирчтай харьцуулахад бол бас жоохон хүндрэлтэй зүйлс байна л да. Ерөнхийдөө зундаа л баг гадаа бэлтгэл сургалт хийж байна. За дээрэс нь яг одоогийн байдлаар яг зөвхөн турникэндээ зориулсан гэдэг хүн заал өөрсдийн бэлтгэлийн орчноо бас хангалттай бүрдүүлж чадаагүй байна. Тэгэхээр ихэнх тамирчид бол өвөл бол ерөөсөө ганцхан 3 сарын хугацаанд биш шүү дээ. Хүүтний улирал чинь бас эхлэл төгсгөлтөө баг хагас жилийн шахуу баг явагдчихад байгаа байхгүй. Тэр үед бол гадаа бэлтгэл хийхэд гэмтэл бэртэл авах магадлал өндөртэй хүүтэнд. Тийм учраас хүүтэн болонгууд Монгол ганцхан байдаг энэ гимнастикийн заалан дотор орж ирээд 7 хоногт 2 удаа ч юм уу бэлтгэл хийдэг. 2 цагаар. Тэгэхдээ энэ турникэн дээрх эргэлтийн фристайлын динамик техникүүд буюу арай экстрем төрлийн бэлтгэлийн хийгээд цэрүүний үеэр бол гэртээ бид бүхний мэдээр бол home workout гэж ярьдаг. Тийм бэлтгэлийг хийж өвлийг давдаг да. Багш дасгалжуулагчийн тал дээр бол яг одоогоор мэрэгжлийн багш дасгалжуулагч гэдэг оронтой манай спортод гарч ирээгүй байна. Тэгэхдээ олон жил хичээлсэн туршлагатай тамирчид маань шинэ дараагийн үеийн бүх залуучуудтай анхны шатны дасгал хөдөлгөөнийг зааж өгөөд өмнөх үеийн дараагийн үеийг бэлтгэл явдаг даа. Энэ спортоо Монгол орондоо сурталчлах тал дээр нь мэдээж хамгийн нэгдүгээр тэмцээн уралдаануудыг зохион байгуулж байгаа. Үүний араас бид нар холбооноос төрөл бүрийн өдөрлөг арга хэмжээг зохион байгуулдаг. Турникээ сурталчлах зорилготойгоор. Түүнээс гадна Турник Монгол хөгжихийн төлөө гэх төслийг бид бүхэн хэрэгжүүлээд 2 дахь жилдээ явагдаж байна. Уг төсөл маань болохоор Монгол улсын 21 аймаг Улаанбаатар, 9 дүүргээ бүгдэнд нь одоо ахлах ангийн ялангуяа бидний ирээдүй болсон 10 жилийн сурагч ахлах ангийн хүүхдүүдтэй очиж үн төлбөргүйгээр турникний спортоос сурталчлан одоо үзлэг тоглолт хийгээд одоо асуух асуултуудад нь хариулаад явдаг. Нийтдээ 2 жилийн хугацаанд бид нар 4 гараа гаргасан байж байна. Эхний гарааг Эрдэнэ хотод 7 хоногийн хугацаанд 10 жилийн бүх сургууль болон одоо гал команд, цэргийн анги, хүчний байгууллагуудаар нь дээрээс нь асрамжийн газар гэх мэт газруудад очиод үзүүлбэр үзүүлсэн. 2 дахь гараа бол Багнуур дүүрэгт, 3 дахь гараа нь Увс аймагт, 4 дахь гараа нь Хинтэн аймагт гэдэг одоо 4 аймгийг дуусгацсан явж байна. Одоо дараа нь үлдсэн бүх аймагуудаа одоо аялан тойрч турникээс сурталчлах зорилготойгоор байна да. Таниулан явж явах үед 10 жилийн хүүхдүүд 90 доош үе маань
их эргээр хардаг. Одоо өмнө нь бол зөвхөн утсаар хараад холоос харахаар хийх боломжгүй юм шиг өөрсдөнд нь тэ маш холын санагддаг байсан бол яг хажууд нь очиод бид нар ямар ч тийм худлаа тавилтгүйгээр шууд хажууд нь очиод үзүүлдэг. Тэр шууд үзүүлбэрийн үед бид нар одоо алдаа гаргах тохиолдлууд байна. Магадгүй онж бэртэх тохиолдлууд байна. Тэгсэн тохиолдолд тэр хүмүүс яг хажуудлаас нь хараад энэ сошиалар хараад байгаа ах нар чинь бас яг бидэртэй адилхан хүмүүс юм байна. Ядартай юм байна, цуцтай юм байна, тэ. Тийм учраас надад ч гэсэн боломж байгаа юм байна гэдгийг бас харж нүдэн тайлагддаг баг л та. Хичээлсэн энэ цаг хугацаанд бол мэдээж хүрээллийн тал дээр ярих юм бол маш өргөн хүрээллийн турникийнхаа найз нөхөд ах дүүнэртэй болж байгаа. Энэ бол маш баярлалаа шүү дээ. Миний хувийн биед маань гарч байгаа өөрчлөлтүүд бол хилээд дуусгааргүй маш их өөрийн биеийн жингээр хийгдэж байгаа учраас хэтэрхий их масс байх бас дими. Хідээ чинээ масстай байна, төдий чинээ өөрийгөө өргөхөд хэцүү болдог. Тэгэхдээ жингээ бас даахын тулд тодорхой хэмжээний булчингийн масс өөрөө автоматар хуримтлагддаг. Яг дасан зохицсон хийж байгаа дасгалдаа тааруулаад өөрийн масс нь тогтоод үлддэг гэсэн үг байхгүй. Тэгээд мэдээж хурд хүч, төсвөр төвчээр авахаал самбаас сонголт, уян хатан бүх чадвар бүгдээрингийн жигж шаарддаг. Тийм учраас энэ одоо чадварууд маань жил ирэх тусам баг багаар өсөж байгаа гэдгийг би өөрөө анзаардаг, мэдэрдэг. Бүх спортын аюулгүй байдлыг хангаж байгаа зүйл бол нэгдүгээр бие ялалт, хоёрдугаарт техник, сахилга бат эдгээр зүйлс байна. Түүнээс гадна турникийнхаа доор одоо нэг матрас зөөл өвчүүд тавьснараа унаад бэртэх магадууд бас багасч байгаа юм л да. Гэмтэл бэртлийн хувьд бол ихэвчлэн гэмтдэг, өдөр тутамдаа авдаг гэх юм бол тэр гар задрах гэж ярьдаг турникчд. Тэр нь юу гэхээр одоо ялгаатай турник гимнастикт бас турник байдаг. Тэнгуут л манайх болохоор бас тусдаад хоёр турник байгаа даа шүү дээ. Энэ хоёрын онцлог нь болохоор гимнастикийн турник бол уян турник, шидэж өгдөг турник. Манай спортын турник болохоор хатуу турник. Тэгээд дээрээс нь гимнастик болохоор нэг гартаа ийм хамгаалалт зүүдэг шүү дээ. Тэгснээр гарын арьсаа хамгаалдаг байхгүй. Манай стрит воркаутын болохоор гартаа ямар нэгэн алгандаа ямар нэгэн зүүхгүйгээр яг өөрийн алганы арьсаараа зүүгддэг учраас тэр одоо хүндрэлтэй нисэлттэй техникүүдийг хийж явах үед гарын арьс одоо ингээд хуулаад одоо цуснаа очоод онцдог. За энэ бол яг өдөр тутамдаа бараг авч болох үс тогтмол авдаг гэмтэл гэж хэлж байна. Үүнээс цаашаа мэдээж хичнээн хүнд унах нь хичнээн аюултай техник хийж алдаа гаргахаас хамаарат төрөл бүрийн гэмтэл бэрхтлийг бас авах боломжтой байдаг. За олон улсын тэмцээнд явж байгаа үед тамирчин тус тустай өөрсдөө биеийн онцлогтой хийдэг элемент төрөхүүд нь харьцангуй өөр байгаа. Зарим тамирчид бол биеийн аль нэг хэсэгт хэтэрхийг ачаал өгдөг дасгалыг илүү голчилж хийдэг бол зарим нь нийт биеийг жигд ажилуулдаг төрөхүүдийг хийх жишээний. Тэгэхээр тэрнээс хамаарат тустай арай цагийн өөр хуваараар бэлдэж байгаа. Гэхдээ мэдээж олон улсын тэмцээнд явж байгаа хүмүүс бүгдээрээ одоо нойр, хоол, дадал зуршил, эрүүл мэнд дээрээ бүгдэн дээр нь анхаарал илүү шахуу бэлтгэл хийж эхэлдэг. Бас дашрамд нэг юм илчгээд өнгөрсөн саяын дэлхийн аврагт явах ирэх авсан тамирчид маань манай гимнастикийн холбооны багш, дасгалжуулагчид энэ зааланд одоо дэлхийн аврагт явган явтал маань нэг сарын хугацаанд хүн төлбөргүй бас бэлтгэл хийх бидэрт боломж олгосон их гоё дэмжлэгтэй байдаг. Манай спортоор хичээллэх мэдээж хамгийн том үндсэн хоёр шалтгаан байгаа гэж би хувьдаа боддог. Нэгдүгээрт экстрем спорт. Учираас нийшээ нэг орсон хүн бусад спортыг сонирхох тал дээр бас эргэлзээтэй гэж би боддог. Хоёрдугаарт болохоор хүний биеэс одоо шаардж болох бүх төрлийг шаардж байна. Одоо ур чадваруудыг хурд хүч, төсвөр төвчээр, авахаалт самбаа, уян байдал мэтчлэн одоо хүний биеэс 5 ур чадварыг бид ярьдаг шүү дээ. Тэр бүх зүйлсийг хүнээс шаарддаг. Бас нэг гол онцлог зүйл нь бол өөрийн биеийн жингээр хийгддэг. Учираас хаанч хизээч хийж болно. Гадаа гудамж талбайд, гэртээ, спорт зааланд гэдэг бүгдэнд нь хийж болно.
гар дээр сүнэлт, турникэн дээр сүнэлт гэдэг бол та бүхний мэдж байгаагаар бүх спортын дасгалын систем дотор байж идэг зүйл. Тийм учраас калистеник бол бүхий л спорттой уялдаа холбоотой байх боломжтой. Ямар нэгэн спортоор за магадгүй бүх барилддаг хүн байлаа гэхэд бүхийн механикийн хажуугаар хүчний нэмэлт бэлтгэлүүдээ тодорхой хэмжээний калистеникийн дасгал заавал хийж л байдаг. Тийм учраас энэ калистеникийн спорт бол бүхий л спорттой уялдаа холбоотой байдаг. Учраас хичээллэх бас нэг шалтгаан гэж би та бүхэнд хэлмээр байна. Ер нь зөндөө ажигласан. Ялангуяа гадаад 7 усан тэмцээнүүдээр явахаар их ажиглагддаг юм байлээ. Тэр нь Монгол хүмүүс бол үнэхээр нэрнгээс яалтчгүй тийм ямар нэгэн зүйлсийг сурахтаа маш хурдан сурдаг. Бие хааны тал дээр ямар ч төрлөөр хичээлэхэд их өгөгдөлтөд төрдөг хүмүүс гэдэг би ажигласан л да. Зөндөө болоо өнөөдрийн Монгол орны жоохон нөхцөл байдал тамирчдын хувьд хүндрэлтэй байгаа шүү дээ. Бэлтгэлийн орчин нөхцлөөс хавуулаад тийм байхад олон улсад гарахад бүх зүйлс яг бидний дотох юм юу ч байдаггүй. Хамгийн гол зүйл нь бидний жоохон сэтгэхүй талаас ямар нэг юмыг хийж эхлүүлж байгаа хүмүүс одоо тамирчин ч гэлтгүй бизнес ч байт юм. Нэг юм дээр эхлүүлж байгаа хүмүүсээ аль болох одоо болохгүй бүтэхгүй гэж хэлдэг ч юм уу те. Тэгэд болиулаад байдаг. Эсвэл яг эхэлж байгаа хүмүүс нь ч удалгүй шантарчдаг те. Тийм зүйлс байхгүй одоо төсвөр хатуурчлалтайгаар урт хугацаанд үргэлжлүүлж чадах юм бол бидэрт бол хийж чадахгүй зүйл гэж бол үнэхээр байхгүй юм шиг санагддаг. Ирээдүйд 2026-27 түүнээс цааших жилүүдэд бидний хамгийн ойрын зорилго гэх юм бол холбооны талаас олон улсын тэмцээн уралдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн бүр цаашлаад дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүртэл бид бүхэн Монгол орнодоо зохион байгуулах зорилготой ажиллаж байна. Манай холбооны хувьд. Миний хувь хүний зорилго бол хамгийн ойрын гэх юм бол дэлхийн аварга болох зорилготой бэлтгэл сургалтаа хийгээд шандаад явж байна да. Энэ спортыг сонирхоод хичээлж үзгээд магадгүй эргэлзээд айгаад те хүмүүс өөрийгөө хайрцагладаг шүү дээ. Хэрвээ тэгжээвэл одоо өөрийгөө ерөөсөө бити хайрцаглаарай. Хүн бүхэн тгээс эхэлдэг шүү. Дээрэс нь энэ спортын онцлог нь бол нас хүүс ерөөсөө харгалздаггүй. Хэдэн ч настай хүн ямар ч хүүстэй хүн хичээлж болдог. Тийм учраас зүгээр л багаас эхлээрээ босоод зүгээр л гар дээр нэг сунах, турникэн дээр нэг сунахаас таны калистеник спортын карьер чи эхэлж байгаа шүү. Тийм учраас бүгдэнд нь амжилт хүсье.